тайлбарч. Хуурамч буюу худ маркетинг цуврал худ маркетингтэй бүтээгдэхүүн гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр төөрөгдүүлэх дизайнтай, хуурамч дүрслэлтэй, маркетингийн худлаа үгсийг ашигладаг, тийм ээ. Утга үгсүүдийг ашигладаг, мэдээлэл нь буруу буюу дутмаг байдаг, орчуулгын асуудал гаргадаг, эсвэл бүр орчуулдаггүй, тийм ээ. Хуурамч бүтээгдэхүүн ашигладаг, эсвэл зүгээр PR амаар тарих угаадаг. За мөн хортой бүтээгдэхүүнийг чинд оруулж байгаа ш. За эхлэе. За нэгдүгээрт юу манус гэж юу вэ, тийм ээ? Манус гэдэг бол тос, тийм ээ? Шингэн маягийн тос, лимон эсвэл ямар нэгэн винегар, тийм ээ? Уксус, гол нь өндөгний шар орсон байх хэвээр. Тэгээд давс ордог, гिच ордог, тийм ээ? Ийм бүтээгдэхүүнийг бид нар энэ голчсон бол тос, тийм ээ? Лимон ус, за өндөг. Энийг орсон бүтээгдэхүүнийг бид нар юу гэх манус уу дүрхлэг гэж нэрлэдэг. За цааш нь хурцлуулъя. За Улаанбаатар манус дээр одоо энэ дээр харагдаж байгаа бах цаа. За энэ нэгдүгürt яв. За энэ дээр яг ингээд олон янзын бичсэн байгаа тий. За энэ дээр гол нь гэж байгаа. Нүүрс усан дээр карбонхайдрат гэсэн байна. Нүүрс ус тийм ээ. Сах хэмжиг тодорхой бичээгүй. Ер нь бол олон улс ч вэ нү, баруун ч вэ нү, Европ ч вэ нү тийм ээ. Хаач байсан сахыг заавал нэмэлт сахарыг шүү. Заавал тусна бичнэ гэж шаардлага тавьдаг. Энэ бүр хуулиндаа заасан байна. За энэ шаардлагыг нэгдүгürt манайхан бас хийдэг байна, биелүүлдэг баймаар байна. Тийм ээ. Заавал сахарынхаа нэмэлт сахарын хэмжээ. Яагаад энийг хэлж байгаа? Энэ дээр гол орчин ургамлын дос цэвэршүүлсэн уус элсэн чихэр уурга хүнсний давс цууны хүчил гэж байгаа байхгүй юу? Сахар нэмж байгаа амт оруулах зорилгоо. Тэгвэл ямар хэмжээний сахар орсноо заавал тусна нүүрс усаасаа тусна, карбасаа тусна битсэн байх ёстой гэсэн үг. За наран цэцгийн тос. За яах вэ? Одоо тэгээ сайн мууч тэгэл наран цэцгийн тос ордгийн. Гэхдээ энэ маань бидний гэрт хэрэгэлдэг дэлгүүрээс авдаг наран цэцгийн тос биш шүү. Энэ бол үйлдвэрлэлийн зориулалтын industrial sunflower oil гэж ойлгохоор. Энэ маань refined deodorized буюу дахин боловсруулсан үйлдвэрийн зориулалттай хямдхан ерөнхийдөө их тохиолдолд муу тос ашигласан магадaltaй. За тэгээ түрүүнээс ус элсэн чихэр давс орноо. За энэ дээр нэг сонирхолтой байна. Уурга гэж байгаа. Уурга буюу протеин яриад байгаа. Ямар уурга? Юуны протеин? Мэдэхгүй. За би гадны импортын дотоодын чи олон бүтээгдэхүүн харж ирсэн. Уургийг заавал тийм ээ вэй юм уу, касин юм уу тийм ээ эсвэл айзолет юм уу ямар төрлийн синтетик юм уу органик юунаас гаргаж авсан ямар технологиор хийсэн уургийг заавал бичсэн байх хэрэгтэй байдаг. Энэ тохиолдолд бичээгүй. Окей? За энэ том асуудал. За дараа нь. За энэ уургийг дэлгэрүүлээ ярина заяа. Жишээлбэл энэ уурга дотор hydrolyze буюу гидролизжүүлсэн уурга гэж аюу хэцүү. Шар бурцгийн уургийн айзолет ордог үйлдвэр. Касин буюу сүүний, шар сүүний уурга. Эсвэл махнаас тийм ээ механикалгаар ялгаж авсан тийм ээ одоо хаягдл махны бас уургууд байдаг. За алины мэдгүй энэ дөрвөн нэг байх магадлал өндөртэй. За энэ дэлгэрүүлнэ. За хамгийн гол миний яагаад энэ Улаанбаатар манусыг ярих болсон. За ийнүүд байгаа. Ийнүүдийн асуудал. Тэрийг ярина. Яагаад энийг ярих хэрэгтэй болсон түрээсэн штэ. Манус олон улсч бай, Европч бай, Америкч бай тийм ээ хуулиндаа заасан байдаг. Манус гэдэг бүтээгдэхүүнд юу орсон байх ёстой юм бэ гэхээр өндөг орсон байх ёстой. Өндөгний яд шар орсон байх ёстой. Энд өндөг ороогүй. Өндөгний шарч ороогүй. Ойлгож байна уу? Зүгээр уурга хийсэн. Өөр бас бүтээгдэхүүн байгаа юм. Өндөгний шар ороогүй. За энэ яга асуудал гэдэг тайлбарласан заа. За уксусны хүчил. За яг нь хүчлэг зохицуулах байдлаар ингээд ацетик acid тийм ээ E260 нэмдэг. Энэ дэр асуудал байгаа. Энийг өмнө ярьсан дахиад жоохон дэлгэрүүлэн заа. За тэг гिच орсон гэж байгаа. Ямар гिच юм бас асуудалтай. За тэрийг зааш нэмэ. За саяны одоо уурга руу ирээд ороо заа. Бүхэл хүнсний шин дижэл устдаг. Өөрөөр иймгөө хийс үрий буюу одоо нэмэлт уурга ашиглахаар. Энэ бол жинхэнэ байгалийн гаралтай уурга биш ээ. За юу гэсэн үг вэ? Жишээ нь шар бурцгийн уургийн айзолетыг аваад үзье. Сой буртын айзолет гэдэг шүү. За энэ бүхэн шар бурц биш. Байгалийн шар бурцыг яриаггүй, тийм ээ. Тэгэхээр бүхэн шар бурцтай нөгөө эслэг, тийм ээ, байгалийн тэжээлүүд нь, витаминууд, за юу гэдэг, антиоксидантууд, тийм ээ, витамин эрдэс бодисууд нь байхгүй, тийм ээ. Нарийн боловсруулалтаар гаргаад ялгаад авчиж байгаа маа. Энийг алдаж байгаа гэсэн. За ингээ үр дүнд нь юу вэ? Тусгаарлаж авсан протеины одоо задалсан хурдан шингэх зорилготой зөвхөн протеинд ордог тодорхой хэмжээний тодорхой хэдэн амино хүчлүүдийг дагуулсан тийм тусдаа бүтээгдэхүүн орсон гэсэн. Өөрөлд байгалийн юм уу, амтны гаралтай юм уу, яг цэвэр уурга биш ээ гэсэн. Ойлгосон? Үйлдвэрийн уурга. За энэ бол тусдаа бас ямар уурга мэдхгүй түрүүний хэлсэн дөрвийн нэг нь орж ирж байгаа.
За механик аргаар бас ялгаж авсан мах байж магадгүй тийм ээ. Энийг MSM гэдэг. Mechanically separated meat буюу MSM. За энэ хэрэг орсон бол яадаг вэ гэхээр одоо бидний иддэг нөгөө булчин мах ч юм уу амтны мах юм биш ээ. Ойлгож байна уу? Энэ нөгөө их муу хяам бас ингэдэг. Яадаг вэ гэхээр хаягдл мах байдаг. Хаягдл мах нь юу вэ? За малын хаягдл ясаа за нийлүүлдэг чи үйлдвэр бөөнөр нь хямдхан нийлүүлчихдэг. Ясыг бутлаад өндөр даралтаар шахаад ясанд наалтсан тэр үлдсэн мах мөгөөрсөн хатуу юм. За идтгүү юмнуудын өөхийг нь тийм ээ зутан болгоод нийлүүлээд түүхийд болгоод савлаад зарчиж байгаа. За энийг аваад ашигласан байх магадaltaй. За бас мэдэхгүй нэг хэлнэ. За hydrolyzing hydrolyzation уураг гэдэг энэ HVP гэж бас хэлдэг тийм ээ. Энийг хөвчлэн биш үү ам түнрийг нь одоо хүчтэй болох амт оруулах зорилго. Энэ уургийг бол яг нөгөө өндөгний оронд амт оруулах зорилгоор хийлээд сахартай амт тийм ээ. За хэмжлэн ам түнрийг нь дарсан умами буюу одоо махны амт оруулах зорилгоор ашигладаг hydrolyzed уураг болох тийм ээ. За сөрөг тал нь юу гэхээр энэ нөгөө хүчлээр задлах одоо тийм хүчтэй боловсруулалт юм. Дээрэс нь одоо нөгөө моносодиум глутамат гэдэг чинь MSG гэдэг. Энэ дээр бас эрүүл өсгөл бас айгүй бол асуудал байгаа. За энэ тусдаа хэрүүл заа. Ямар ч MSG ордог. Өөрөлд глутаматууд энэс болж үүсдэг, тийм ээ. MSG-тэй төстэй шүү заа. Ийм үйлчлэгээтэй чөлөөт глутаматууд үүсдэг энэ үйлдвэрлэлийн процессоос нь болоод за энэ зарим хүмүүс биш толгой өвдөх, дотор муурах, ходоод өвдөх зэрэг сөрөмлөд ирж болдог. Тэгэхээр анхаараарай гэж. За цааш нь явъя. За одоо хамгийн гол юм руу гоо. Одоо энэ дээр гараа. Ийнүүд яасан. За энэ дээр юу орж байна? Тогтворжуулах зорилгоор тийм ээ. E412, E410 байгаа. Нөөцлөгч болгож E262, E211, E202. За энэ тавыг биш дэлгэрүүлээд одоо ярина заа. За нэгдүгээр E412. Энийг guargam гэдэг. Буюу guarin давирхаач гэж орчуулдаг. Энэ бол баргийн өмнөх байгалаас олж идээд идэг юм биш. Ойлгосноо. Яг байгалах гэж явдаг. Тогтворжуулах энэ бол ингээд юмыг өтгөн байлгах тийм. Одоо сүүлийн гадны чирүү дотоодын чирүүтэй тараг марган ч гэсэн ордог болчиход байна. Анзаараа. Сандангамыг бас хэрэгэлдэг, guargamыг бас хэрэгэлдэг. За энэ тохиолдолд guargam гэж байгаа. Энэ бол яг байгалах. Гэхдээ энэ интгийн guar гэдэг тийм ургамлын үрийг нунтгалж гаргаж авдаг гэсэн үг. Тэгэхээр энэ ургамлын үр тийм ээ гэдгийг бодолцоорой. Ер нь бол яг эмзэг мэдрэг тийм ээ ер нь элдв суур өвчтэй хүмүүс бол хол явсан дэр. Би бол guargam чинь бол тодорхой хэмжээ хашлагддаг ходоод тийм ээ реакц өгдөг. Ийм тохиолдол зөндөө байгаа шүү. За анзаараа. За сөрөг тал нь тийм ээ хэрвээ их тунгаар биш үү? Юмыг ажих энэ хэрвээ их ямар тунгаар хийсийг мэдэхгүй шүү тийм ээ. Хэрвээ их тунгаар орсон бол гиз дүүрэх, хий үүсэх, гүйлэх зэрэг хоол боловсрох системийн асуудал үүсч болдог. Окей энэ guargam. За тэгэхээр заавал гэж байгаа юм шүү анхааруулж. За E415 хоёр тогтворжуулагч орж байгаа шүү тийм ээ. Хэлбэрийг нь хадгалсангүй. Одоо л чи ингэж явах өндөг ороогүй учраас хүчээр тогтворжуулахын тулд буюу одоо нөгөө өндөг ус энэ бодисууд хоорондоо нийлдэггүй бодисууд байхгүй. Энэ бодисууд хүчээр нийлүүлэхийн тулд энэ өтгөрүүлэгч гэдэг бодисуудыг нэмж байгаамаа. Давхар яг нөөцлөх зорилготой тийм ээ. Хүчээр нийлүүлж юм гэсэн. Тэгэхээр яг би ярина. Гэхдээ дундуур нь гэлсэлч. E410 чи би guargam, santangam эдрийг яагаад дургуй вэ гэхээр миний хувьд шүү заяа дургуй вэ гэхээр ер нь ходоодны хан ходоодын бичил битүүдэд нөлөөлдөг байхгүй юу? Энийг би өөр дээр туршсан мэднэ. Олон юм судалгаанаач байдаг тийм ээ. Өөртөө бол яг харьцангуй аюулгүй яг их их угаасаа FDA ч вэ нүү тийм ээ одоо олон улсын стандартуудаар мэдээж их их бүтээгдэхүүнийг хүнд баг аюулгүй буюу бүр тийм ноцтой аюултай биш гэдэг чагсаалтанд оруулаад хэрэглэж зөвшөөрч байгаа. Гэтэ хэтрүүлвэл эрсдэлтэй гэдгийг нь бүгдээрээ хэлж байгаа. Тийм ээ? За. Тэгэхээр яг нь тэгээ дахиад хэлсэн. Энд чинь яг нь хүчээр барьцалдуулдаг юм чинь чиний ходоодонд ороод чиний ходоодны хан болон ходоод нөгөө бактериуд чинь энэ хүчээр барьцалдуулдаг хүчтэй бодисууд яаж нөлөөлөхийг бид нар мэдэхгүй. Окей? Энд дэр хангалттай судалгаа байхгүй. Сөрөг реакц үзүүлж болно л гэсэн. За E412 хоёр дахь тийм ээ? Santangam нөгөө хэлээдсэн. Guargam, Santangam хоёулаа орцсон байна. Уулнууд нэг нэг шаардлагатай байхгүй. Хангалттай байхгүй. За энэ бол яг хүчтэй өтгөрүүлэгч гэдэг. Тогтворжуулагч тийм ээ? За энэ бол синтетик. Гэтэ биосинтетик гэдэг төрөлд ордог. Юу гэхээр энэ маань Xanthonomas campestris гэдэг юм бактери шүү. За энэ тусгай бактерийг ашиглаад элсэн чихэр юм уу эрдэнэ шинт сиропыг эсгэж үйлдвэрлэдэг. Тийм ээ? Фермент гэж эсгдэг гэсэн үг. Чихрийг эсгэж гаргадаг. Энэ чихрийн төрлийг эсгэж гаргана гэсэн үг. За ийм процесс байна. За сөрөг тул нь бас ерөөдөө төстэй өндөр тунгаар хэрвээ хэрэгжилчих юм бол
тийм ээ гиз дүүрэх туулгах зэрэг бас ходоод гизний асуудал сүрж болт юм аа. За зааш нь. За нөөцлөгчд бүр 3 нөөцлөгч нь орсон байна. Энэ Монгол бүтээгдэхүүн сүүлийн айгүй их нөөцлөгчийг ер нь бол замбраагүй хэрэгжилж байгаа. Тийм ээ. Үнэхээр шаардлагатай хэсэг нь эргэлзээтэй. Одоо бүр тэр утгаар сүүн бүтээгдэхүүн бүх тарганд хүртэл хараараа заяа. Монголын массер үйлч бүх тарганд ордог болчихсон. Энэ нөөцлөгчд. Бүр тэр утгаар барьцалдуулагч сайн хэлсэн ордог болчихсон. Өтгөрүүлэх хүчээр өтгөрүүлдэг болчихсон. Байрлалаар биш. Ойлгож байна тийм ээ. Байрлалаа нь өтгөрүүлсэн ч хүчээр нэмж илүү өтгөрүүлж байгаа. За E262 натрийн ацетат гэж байгаа. Буюу содиум ацетат гэж бас англиар хэлж байгаа. За натрийн ацетат яадаг гэхээр үйлдвэрлэл нь өөрөө энэ маань их үүсвэн синтетик. Нөгөө цууны хүчил гэдэг чинь энэ нөгөө цууны хүчил бас синтетик заяа. Тэр бол яадаг нефтээс гаргаж авдаг. Нефтийн хаягдл бүтээгдэхүүн одоо үйлдвэрлэх явцад гарсан илүүдээр хийдэг. За тэгээд энэ цууны хүчит асетик асетийг натрийн гидроксид гэдэг. Эсвэл натрийн карбонат хүнсний сод тийм ээ. Энэ хоёрыг уруулд оруулаад гаргаж авдаг. Тийм ээ? Бас химийн аргаар гаргаж үйлдвэр яах гэсэн. За дараа нь E2 за сөрөг тал нь юу гэхээр яг нэг айхтар сөрөмжлөө энэ дээр байхгүй гэж. Гэхдээ хэлчихэ. Эний цаана асетик асид нь ихэнх тохиолдолд синтетик аргаар буюу нефтийн бүтээгдэхүүн гаргадаг учраас хашил өгөх ходоод нь бас сөрөмжлөө үзүүлэх боломжтой. Олон илэрдэг шүү боломжтой. За E211 натрийн бензот буюу содиум бензот гэж. Содиум натрий гэж. За үйлдвэр нь энэ бол цэвэр синтетик. Яг нефтийн гаралтай. Нефтийн бас дайвар бүтээгдэхүүн. Энэ бензотын хүчлэг биш үү те? Хөвсний тулуул гэдэг. Тулуул нь өөрөө энэ нефтийн дайвар бүтээгдэхүүн багхгүй юу? Тэрийг босруулж гаргадаг. За энэ тулуулыг хийхдээ энэ бодисоос тийм химиар гаргана. За натрийн гидроксидтай нэгдэж үйлдвэрлэдэг. Хольж идэх гэсэн. За энэний цаана нөгөө каталитик реформинг буюу процесс ашигладаг. Энэ яа тэгэхээр одоо газрын тосны нэрлэг гэдэг шүү дээ. Тэр crude oil гэдэг тийм ээ. Тэрний нэгс бол нафта гэж байгаа юм. За яг энэ жоо уутгартай байж байгаа газ тайлбарлаад өгсөн. Энийг ер нь өндөр октонтой бизнес үйлдвэрлэх процессын явц гардаг гэсэн. Энэ процессын үед тулуул, бензол, кислол зэрэг үнэрт нүүрс төрөгч. Нүүрс төрөгч гэсэн тийм ээ. Ароматикс гэж бас хэлдэг. Их хэмжээгээр үүсдэг энэ гурван бодисыг. Энийн нэг бол тулуулыг нь дахин босруулах аргаар гаргаж авдаг байх нэ натрийн бензотыг уралдуулах замаар. За сөрөг тол энийг ч анзаарч байгаа. Хүмүүс анзаарахгүй хэрэгжилж хийж байгаагүй. Бензол үүсгэх гэж байгаа. Юу гэсэн үг хэрэг нь витамин С нөгөө E300 гэх нэмэлтүүд эсвэл зүгээр нөгөө одоо юу гэсэн аскорбины хүчил гэсэн. Тэрийг биш те ямар нэгэн тийм витамин С орсон бүтээгдэхүүн эсвэл аскорбины хүчил хамт хэрэглэв шүү заяа. Одоо энэ Улаанбаатар майнууд ч юм уу эсвэл натрийн бензоттой бүтээгдэхүүнийг аскорбины хүчилтэй хамт хэрэглэх юм бол хор тавдар үүсгдэг бензол гэдэг бодис байгаа заяа. Энэ бага хэмжээгээр үүсэх эрсдэлтэй гэж. Ялангуяа ундаа юм уу одоо шингэн үүсэнд тохиолддог тийм ээ. Урт хугацаанд хавдар үүсэх эрсдэлтэй гэж үздэг. За мэдрэг байдлыг бас авч үзсэн. Хүүхдүүд бол энэ осолтой. Юу гэсэн үг хүүхдүүд биш дараа хашлын уурвал анхаарал дутамжлал нэг ADHD гэдэг байгаа тийм ээ. За тэгээд хит хүчтэй буюу ADHD холбоотой байж болцсохгүй гэсэн маргаантай одоо судалгаанд яваад байгаа. Тэгэхээр энэ хүүхдэд бол хэрэглээд ирэхгүй шүү гэж хэлдэг. За хамгийн сүүлд нь E202 буюу калий сорбат, потасиум яриад. Потасиум сорбат гэсэн үг. За потасиум сорбат бас нөөцлөг хөгж мөгжил үүсгэхээс эсрэг одоо хийж байгаа тийм ээ. За үйлдвэрлэл нь бас синтетик хийхтэй. Одоо сорбины хүчил гэдэг байгаа тийм ээ. За энэ сорбины хүчлийг за химийн нийлэгжүүлэлтээр гаргаж байгаа. За сорбины хүчлийг калиум гидроксидтай уруулд оруулж үйлдвэрлэдэг гэсэн бас үйлдвэрийн аргаар тийм ээ. Синтетик аргаар. За сөрөг тол нь яг цөөхөн тохиолдолд хүмүүс нөгөө дерматит буюу контактын дерматит гэдэг арсны хашил үүсгэж болно. За ийм 5 ий ордог байх нэ. Тэгэхээр өөрсдөө хэрэглэхэд боломжтой хандаарай гэж. За. За одоо эргээд хамгийн гол асуудал руу оръё. За мэдээж нэгдүгээр шаардлагагүй ийнүүд тийм ээ өндөгний шарны оронд ийм нэмэлт синтетик байж болох уурга өндөгний шаргүй тийм ээ тэгээд дээрээс нэмээд 5 төрлийн ийг ашиглаж байна. Энэ бол миний хувьд маш том асуудал гэж харж байна тийм ээ. За тэгээд энийг яг асуудал гэж харж байгаа одоо юм байна. Европын холбоонд за би одоо тайлбарлаж байна. Ингэж жинхэнэ
майнуудыг шүү заяа хийхдээ өндгийг нь эмүүлжүүлэх зорилгоор гэж байгаа шүү заяа. Тос усыг холбох гэж эмүүлжүүлэх зорилгоор ашигладаг. Тэгэхээр өндөггүй бүтээгдэхүүнийг Америкийн нэгдсэн улсад майнууд гэсэн нэршлэр худалдаахыг хуулиар зөвшөөрдөггүй. Төрүүлж. Камер халаад байгаа. За үргэлжлүүлье. Тэгээ саний хэлсээр Америкийн нэгдсэн улсад майнууд гэсэн нэршлэр худалдаахыг хориглоно. Тийм ээ? За яг оронд нь шүү дээ. Одоо энэ тохиолдолд шүү дээ. Энийг юу гэж нийлэх ёстой байсан бэ гэхээр майнуудтай төстэй буюу имитац, imitation product гэж байгаа. Яг нэг өмнө ярьжсэн дүрсвэсэн шүү дээ. Тийм ээ? Имитравани гэдэг тийм орсоор бол тийм ээ. Имитац тийм ээ. Imitation буюу хиймэл дуураймал бүтээгдэхүүн гэж энийг онцлох ёстой. Imitation minus гэдэг юм уу тийм. Эсвэл нөгөө хөлбөр нь vegan minus буюу тийм ээ. Одоо амтны гаралтай бүтээгдэхүүн ороогүй vegan minus-ийг тодорхойлтыг тавьж байна. Ийм хоёр хөлбөр байгаа. Америкийн нэгдсэн улсад бол. За, Европын холбоон заа. Европын холбоон бүх улсад, Европын холбооноос бүх улсад тийм ээ. Хэрвээ minus гэж нийлхийг хүсчихвэл тухайн бүтээгдэхүүн нь хамгийн багадаа 5% өндөгний шар агуулсан байх ёстой. Бус тохиолдолд хуулиараа хориодог гэсэн. Тэгэхээр энэ яагаад хууд маркетинг гэж хэлж байгаа вэ гэхээр нэгдүгээрт маркетинг хийхдээ майнууд биш бүтээгдэхүүнийг цэвэр майнууд биш шүү заа. Майнуудыг тодорхойлон багтахгүй, майнууд хийж болохгүй одоо хуурамч дуураймал бүтээгдэхүүнийг майнууд буюу Улаанбаатар майнууд, Монгол майнуудыг зарж байна. Хоёрдугаарт сахарынхаа нэмэлт сахарынхаа хэмжээг огт бичээгүй байна. Окей? За, тэгээд өөрсдөө хэрэглэх хэсгээ шийдэрээ мэдээллийг нь бий өглөө. За, тэгээд нөгөө сургалттай холбоотой мэдээлэл авах хүмүүс нь комментээр нэг гэж бичээрэй.